ер нь хүн ам одоо эрүүл байх гэдэг бол одоо өөрөөс нь их шалтгаалж байгаа энэ өнөөдрийн нийгэм бод тохиолдож байгаа энэ үед бол хүн амыг өвчлүүлж байгаа гол өвчлөлүүдийг халдварын ба халдварын бус өвчин гэж хоёр ангилаад байгаа. За мэдээж халдварын бус өвчнийг яагаад сүүлийн үед ингэж их хэмжээгээр ярих болов гэхээр Монгол улсын одоо доктортой хөгжлийн бодлого, олон улсын доктортой хөгжлийн бодлого энэ чиглэлүүдэд халдварын бус өвчнийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулснаар одоо эрүүл мэндийн одоо тогтолцоонд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулалтыг бууруулах, хүн амыг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж судалсан үднэс ирж байгаа. Халдвар тус өвчин гэхээр хамгийн түрүүн бидний мэддгээр бол чихрийн шижийн өвчин орж байгаа, артерийн даралт ихцэлтийн өвчлүүд орж байгаа. Тэгвэл эднэрт маань одоо энэ өвчлүүдийг бууруулахад одоо бид нар 3 хүний нэг нь одоо аврах боломжтой гэсэн тоо баримтнаас барах одоо боломжтой гэдэг энэ тоо баримтууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө хамгийн ихнийх нь хөдөлгөөний дутагдал, бензингийн илүүдэл, одоо цусан дах сахарын хэмжээ, өөх тостой бодисуудын агуулмж өндөрсөх, идэвхтэй хөдөлгөөний хомсдол, арх тамхины одоо зохисгүй хэрэглээ, мөн одоо давсны хэрэглээ, өндөр хэрэглээ Монгол улсад Монгол хүн бол 11 г давс хэрэглэж байна гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол 5 г-аас идэх юм бол одоо энэ нь бусад өвчлөлүүдийн үүсгэх их усэр болж байна гэж тодорхойлж байгаатай бол таарч байгаа. Тэгэхээр энэ жимс ногооны хэрэглээ гэх ийм судалгааны үзүүлэлт бол илүү их нөлөөлдөг л доо. Энэ маань ингээд харахад бол халдвар төвчөнтэй адилхан өнөөдөр өвчлөөд шинж тэмдгүүд илрээд дорн арга хэмжээ авах боломжгүй удаан хугацаагаар олон жилийн туршид хуримтлагцаар байгаад энэ өвчлүүдийг одоо зүрх судасны өвчлөл, чихрийн шижин гэх мэт энэ өвчлүүдийг үүсгэж байгаа учраас хүн ард бол тэрний гол шалтгаан нь ерөөсөө л өөрөө идэвхтэй байх, хоол хүнсээ зохицуулах асуудал байна гэдэг дээр бол зогцож байгаа. За мөн энэ дээр нэмээд бол сүүлийн үед умаа хүнсний хавдар, HPV одоо хүний папиллома вирусын одоо халдвар төвчин, халдвар мөн одоо осол гэмтэл хүчирхийллийн асуудлууд бол мөн халдвар тус өвчний тоонд бол багтаж их усүрт нь бол эрсдэл хүчин зүйл дээр бол багтаж гарч гардаг. Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлагаас хамтарсан ингээд багийн хийсэн судалгаагаар манай хүн амын нас баралтын шалтгааны 77%-ийг халдварын бус өвчин эзэлсэн байна гэж. Тэдгээр нь 32% нь 30-аас 70 насны хүмүүсийг хамарч эрт нас орж байна гэдэг энэ тоог бол Монгол улсын хэмжээнд гаргасан байдаг. Түүнчлэн өвчлөл нь ингээд архагшсан хожим үедээ илэрсэн эрүүл мэндийн салбарын төсвийн 70% тэдэнд зориулж байгааг бол энэ халдварын бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл зориулж байгаа гэсэн энэ тоо баримт байж байгаа. За мөн одоо зүрх судас хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн амьсгалын замын өвчний 44%-ийг бол энэ эзэлж байна. Мөн зүрх судасны өвчний 40.2%, цусны даралт ихсэлтийн 23.6%, зүрхний шигдээс өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчний 25.9%-ыг одоо энэ өвчлүүд бол эзэлж байгаа нь харагдаж байгаа. Эдгээр нь бүгдээрээ халдвар тус өвчинд орж тооцогдож байгаа. Энэний 45-аас 65 насныхан зөнгөлөө өвчилж байна гэсэн ийм тоонууд гарч байгаа. Тухайлбал одоо бид нар тэр шүд гүйсэн бүсчирхаа өрөвсөл нүдний хараа сонсголын эмгэгийн дараа тархалт нь хүүхдүүдийн дунд их байна. Өсвөр үеийнхний 90% шүд нь хорхоцсон, одоо 10% нь гүйсэн бүсчирхаа өрөвсөлтэй манайхан хэлдэг нь ангинтэй гэсэн үг. 11% нь харааны гажигтай, 6% нь одоо мохос хараатай, 90% нь харааны гажигтай шил зүйдэг гэсэн ийм тоонууд байгаа. За тэгвэл халдварын бус өвчин нас баралтын шалтгаан эрсдэл хүчин зүйлийн тодорхойлолтоор энэ урд 3 удаагийн судалгаагаар Монгол хүний одоо 2 хүний нэг нь илүүдэлжинтэй, 3 хүний нэг нь цусны даралт ихтэх өвчлөлттэй, 4 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэй нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь арх эрхэлдэг, үүнээс 10 хүний нэг нь архийг гэтрүүлээ эргэлж байна гэсэн ийм тоонууд гарч байгаа. Тийм учраас засгийн газраас
халдрын бус өвчнөд тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүл энэ хүн амын энэ өвчлөлийг даруй одоо 30-50%-аар бууруулах ийм зорилтыг Монгол улсад тавиад байгаа. Хүн ер нь юуны төлөө амьдрдаг юм бэ гэхээр урт удаан, чанартай, эрүүл сарвал амьдрахын төлөө бүгдээрээ амьдарч үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр одоо бол одоо их урт наслах гэдэг одоо бидний асуудал бол биш, чанартай амьдрах, эрүүл байх гэдэг асуудал сүүлийн үед маш их яригдчихэж байгаа. Тэгэхээр тэр хүн эрүүл байхын гол үндэслэл нь бол халдрын бус өвчнийг бууруулж, халдвар бус өвчнөр өвчлөхгүй байх эрсдэл гэдэг юм. Тэгэхээр энд байж байгаа нь ерөөсөө л хөдөлгөөн. Хөдөлгөөнийг бол хөдөлгөөн дотроо идэвхтэй хөдөлгөөн гэж ангиллагдчихж байгаа. Идэвхтэй хөдөлгөөнд юу ордгоо гэхээр алхалт, 20-с дээш минутын асгалтууд, фитнесүүд, энэ мэтчилэн энэ хөдөлгөөнүүд ордог. Тэгэхээр бид нар эрүүл хооллолтын дотроо бол бид нар илчлэгтэй, шимт хичээлтэй, калорилог одоо хоргүй одоо амь зүрийн бактеригүй одоо тийм хоолыг болоо сонгон хэрэглэх ёстой. Тэгээ стрессгүй ингээ уургүй, заргүй, бохимдолгүй амьдрах нь хүний эрүүл амьдрах гол зүйл гэж байна. Тэгэхээр энэ болгон бол нийгмээс хамаархаас илүү хувь хүнээс илүү хамаарсан ийм үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр одоо бид нар мэдээж одоо агаар хөрс усны бохирдлуудыг бол нам төр засаг одоо засгийн газрын байгууллагууд хяналтаа тавьж ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлснээрээ эргээгээд та иргэдэд тусаж байгаа үр өгөө чинь та бүхэн хүртэж байгаа. За бусад зүйл нь тэр хүний амраа орж байгаа хооллолт, хүнд хийж байгаа хөдөлгөөн энэ болгоныг бол тухайн иргэн хүн өөрөө одоо үйлдвэр хийж хичээх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол өрхийн эрүүл мэндийн нэгдлүүд, дүүргийн эмнэлгүүд, орны одоо нийгмийн ажилтнууд бол ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр эндээс гаргаж байгаа ямар хөдөлгөөнийг хийвэл одоо бид нар эрүүл байхын тэр идэвхтэй хөдөлгөөн гэдгээ юугаа хэлж байгаа юм. Би тамхи татах юм бол ямар одоо өөртөө болоод өрөөл бусдад нам тамхиталтын нөлөөллийг яаж бууруулах ёстой юм. За арх уснараа надад одоо өөртөө болон нийгэмд ямар хохирол учруулад байгаа юм бэ гэдгээ одоо тооцоолж өөртөө эрүүл амьдралын хэв маягт суралцах ийм заашгүй шаардлага бол тулгарч байгаа. За мэдээж халбаг сэрэ хоёроор булшныхаа нөхөг өөрөө ухчихдаг гэж ярьж байгаа. Энэ үг маань юу гэсэн үг юм бэхээр та өөрийнхөө ам руу ямар хоолыг яаж оруулна тэр хэмжээгээр таны организм боловсруулад танд эргээгээд цуснд чинь эрүүл буюу хортой зүйлүүдийг шингээгээд ингээд та өөрөө бөөр, уушиг, зүрх, элэг энэ эрхтэнгүүдээ эрүүл байлгах гол үндэс суурь болж байгаа. Тэгэхээр хоолноос яагаад тэгж хамаарч ирнэ гэдэг юм. За хөдөлгөөн ямар учиртай юм бэхээр биеийн жингийг илүү яг доктортой хэмжээндээ барих нь олон талын ач холбогдолтой болох нь олон судалгаагаар бол харагддаг. За энэ дээр бас нөлөөлж байгаа тэр стресс одоо буюу манайхан одоо бохимдол, тайван байдал, тайван бус байдал гэж ингэж яриад байгаа. Энэ зүйлүүд нь эргээгээд одоо тархинаас хамааралтайгаар танд одоо тохиоллолоороо өгчөөж энэ үйлчилгээнүүдийг бол одоо эрүүл амьдрах гол үндсийг чинь бүрэлдүүлж өгч байгаа гэсэн юм даа. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж хэлж байгаа гэхээр нийт хүн амыг одоо 3 хувааж байгаа. Нэг эмч багаахан хэсгийг үзүүлдэг улаанаар тэмдэглэгдсэн өвчтөе хүн амд. Энэ өвчтөе хүн амд манай эмнэлэг, төрхүүд, эрүүл мэндийн байгууллагууд бүгд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмч, зөвлөгч бүгд. Тэгвэл тэрний гадна талаар байгаа ягаанаар тэмдэглэгдсэн эрсдэлтэй бүлгүүд гэдэг нөгөө тамхи татдаг, арх уудаг, таргалалтай хөдөлгөөн хийдэггүй. Энэ хүмүүс маань өвчтөе бүлэг рүүгээ ороход маш амархан юм аа гэдэг. Энэ зүйл. Тэгвэл тэрний гадна талаар байгаа ихээхэн бүр томоохон хэсгийг эзэлдэг ногоон нар тэмдэглэгдсэн эрүүл хүн амд чиглэсэн үйл ажиллагаа бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж боддог. Тухайлбал доржиг, дулмаг өвчлөхгүй тэр ягаан руу, улаан руу оруулахгүй байх энэ үйлчилгээ явж байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр бол энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж зөвлөж байна гэхээр ерөөсөө цусны даралтай тогтмол хянах тийм ээ. Агаар салхинд гарах, эрүүл хөдөлгөөнөө хийх, тайван байх, стресс менежментийн одоо өөрийгөө удирдах тийм чадварт хөгжүүлэх, йога хийх тийм ээ, хөдөлгөөн хийх энэ чиглэлээр бол их зөвлөгөөнүүд өгч. Тэгснээр та тэр өвдсөн бүлэг рүү буюу эрсдэлтэй бүлэг рүү орохгүй арх тамхиг хязгаарлах энэ байж
болгох боломжтой гэсэн энэ зөвлөмжүүдийг бол өгч байгаа. За ер нь бол хүний одоо амьд явахад гол шаардлагатай зүйлүүдэд бол энэ нийгмийн доктортой байдал, эдийн засгийн санхүүгийн таатай нөхцөл, хүний өөрийн эрүүл мэндийн одоо боловсрал бол маш чухал байгаа. Тэгэхээр мэдээж хөгжиж байгаа орнууд бол энүүгээрээ тааламжтай нийгмийн тусламж үйлчилгээ, даатгал, эрүүл мэндийн тогтолцоо энэ зөв байгаа тохиолдолд бол хүн одоо тааламжтай эрүүл амьдрах гол нөхцөл байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо хөгжиж байгаа орнууд ихээхэн одоо хүч чармайлт тавьж байгаа. Тухайлбал одоо дэлхийн 7 орнд зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын бус өвчнээ эрсдэл хүчин зүйлийн тархалтын судалгааг зэрэг хийж байгаа. Энэ орнуудын нэгэнд манай орон хамрагдаж байгаа. Манай улс бол 4 удаагийн 5 жилийн давталттай хийсэн одоо цөөнгүй одоо орны нэг болж одоо энэ манай орны туршлагыг бусад орнуудад нэвтрүүлэх гэдэг асуудал бол яригдчихэж байгаа. Тэгэхээр бид бол өөрсдөө дандаа туршлага судлах биш, тэр өөрсдөө бидний туршлагыг бас бусад орнууд нэвтрүүлэх ийм боломж бол бас бүрдэж байгаа гэж үзэж байгаа.